Кино асар удам сансрын хэмжээсээс эхэлнэ. NGC 9760 одны аймаг дахь Шүөлөө твд гадныхан бараг амьд үлдэж чаддаггүй. Байнгын дайн, аллаг, өндөр нас баралтаар алдартай. Үхлийн ертөнц гэдгийг эхний мөчөөс л ойлгоотно. Яг ийм газар Lawfen виртуал орчлон компани даалгавраар иржээ. Түүний зорилго бол Шүөлөө тастын нууцыг олж тогтоох. Гэхдээ энэ даалгавар энгийн хайгуул биш. Учир нь энд эрх мэдлийн төвөнд таст бөгөөд энэ эрх мэдлийг тойрсон тогтолцоо нь цусаар бичигдсэн дүрм журамтай. Шүөлөд буусан даруйдаа Lawfen зэрлэг араатын нутагт орж виртуал хувирлан тулдааны үед задлахгүй болохыг баталгаажуулна. Энэ нь түүний нууц ажиллагааны хамгийн эхний сорилт юм. Гэхдээ яг энэ үед Наке, Леав хоёр түүнийг ажиглаж баг үхэх шахсан шинэ хүн байна гэж андуурдаг. Ингээд Lawfen энэ ертөнцид ганцаараа биш болж дотоод нийгэм рүү нэвтрэх анхны холбоог тогтоолоо. Шүөлөөгийн харгас дүрм дотор Наке бол түүний хувьд анхны хамгаалалт бас анхны гарцсан болдог. Удалгүй Наавгийнх нь Юфан, Ю Янта хоёрын дарамтад орж Наке барьцаалагдах аюултай тулгарна. Энэ үед Lawfen ил гарч өөрийгөө хүчтэй хүн гэдгээ харуулахын оронд нууц сэтгэлийн хүч ашиглан өрсөл түвшнийг үйл үзэгдэх тавтахоогоор ницаана. Тэр Накег авч байгаач өөрийн жинхэнэ төвшинг ил гаргасангүй. Мөн өөрийгөө Фэн гэж танилцуулснаар энэ ертөнцид шин дүр, шин маска бүрэн өмсдөг. Ингээд түүний хамгаалалт болон нууцлалын зэрэг эхэлнэ. Хотын захын мөргөлдөөн улам хорцдож, Юфан өрөнд орсон нэлэрж, 13 сүх бүлэг нэхэн ирж шахалт үзүүлж эхэлнэ. Ингэснээр Юавгийнхан ганц тулаанаар бус. Дотоод оройтол, санхүүгийн дарамт, хамгаалтын алдагдлаар нуруу унахад дөхөв. Lawfen энэ бүхнийг ажиглахдаа Шүөлөөгийн жинхэнэ дүрмийг ойлгов. Энд нэр төрөөс илүү хүч чадламжтай, хүчнээс илүү тас дүнтэй, харин тастаас ч илүү хамгаалагдсан нөөцөл амьд үлддэг. Энэхүү ойлголт нь түүний цаашдын бүх шийдвэрийн үндэс болно. Чүньюгийн талын хүмүүс хэргийн мөрөөр тэдэн рүү ойртож ирэхэд Lawfen дахин нуцаар оролцсон. Тэр 13 сүхийг маш богино хугацаанд цэвэрлэж, эрсдлийг бараг үгүй болголоо. Энэ мөчөөс эхлэн Наке, Леав хоёрын нүдэнд Фэн бол энгийн аялагч биш, харин хэн болох нь үл мэдэгдэх асар хүчтэй нууц хамгаалагч болох хувирна. Lawfen өөрөө ч энэ байр суурийг ашигтай гэж үзв. Учир нь хүндлэл бий болох тусам тэр илүү гүнзгий мэдээлэлд ойртож, Наавгийн хүрээнд өөрт хэрэгтэй сүлжээг үүсгэж чадхаар байв. Олдсноосоо Lawfen хамгийн чухал мэдээллийг авдаг. Шүэлва таст нь зөвхөн эрдэс чулуудаг бус, шингээх тусам хүний хүчийг үсгдэг нууц түлхүүр ажээ. Нэг таст нь хотын төвчний их мэдлэгт хүрэх босуу болдог бол, гурван таст нь цус дайчин гих домогт статуст хүргэдэг. Энэ учраас Lawfen-гийн даалгавар өөрчлөгдөнө. Өмнө нь тэр тастын нууцыг таних гэж ирсэн бол, одоо тэр хүчийг өөртөө шингээх боломжтойг ойлгоно. Наке Lawfen-г Набуд танилцуулснаар Янга хотын дотоод хүчний зураглал тодорхойллоо. Эртний дайны домог, хар гаргийнхны эсрэг үзэн ядалт, эртний бохтын туурын тухай яриа бүгд нэг цэгт нэгддэг. Тэр нь Шүэлөө тастын урсгал хинт төвлөрч байгааг ойлгох явдал юм. Lawfen эндээс Шифэн болон Чүнью гэр бүл тастад хамгийн ойр байгааг тогтооно. Энэ яриа түүнд газрын зураг бус, байр шил сонгох стратегийг өгч байгаа хэрэг. Одоо тэр хотын доторх дараагийн алхмаа хэн рүү чиглүүлэхээ тооцоолж эхэлдэг. Lawfen Чүньюгийн харшид нууцаар нэвтрэн орж, хамгаалалт, дотоод зохион байгуулалт, хүчний шатлалыг тагна. Энэ үеэр харуулууд үйл мэдэгдэх хардагчийн царайг санаж чадахгүй байгаагаас түүний сэтгцийн нөлөөлөл, дурсамж сарнууд гаргана маш өндөр түвшинд байгааг ойлголлоо. Тэр шууд тулаан эхлүүлсэнгүй. Хамгийн түрүүнд аль талд таст байгаа, аль тал нь хамгийн сул байгааг тогтоохыг хүсэж байв. Харин Чүнью Тао нэг өдрийн дотор с жигтнийг олох тушаад өгснөөр хотын уур амьсгал ширүүсч Lawfen-д цаг алдах эрх үлдэхгүй. Тандж үзсний эцэст Lawfen нэг чухал дүгнэлтэд хүрв. Чүнью талд бараг тас далга. Харин Шифэн Шүн, Шифэн Жан хоёрын шугамд бодит тастын уул мөр байна. Тэр дундаа Шифэн Шүн аль хэдийн тастыг шингээж, хотын эзэн болсон нь таст үнэхээр эрх мэдж бүтээдгийн бодит жишээ байв. Иймээс Lawfen бага эрсдлэр хамгийн өндөр үргөөж авах тактикаар эхэлж, Шифэн Жаныг байгаа болгохоор шийдлээ. Шифэн Жан жирийн хүмүүсийг дур мэдэн баривчилж, мөнгөтэйг нь авдгаар суллаад, ядуусыг нь тарчилган устгадаг хүн байжээ. Lawfen энэ төр зургийг хараад нэг зүйлийг ойлгодог.
ийм хүнтэй хүчээр биш, шуналаар нь харьцвал илүү амар. Өөрөөр хэлбэл, дайсныхаа занг танин гэдэг нь түүнийг ялахын өмнөх хамгийн чухал алхам гэдгийг тэр мэдэж байлаа. Ло Фэн Шифэнжэнд том 8 ярих мэтээр ойртдог. Дараа нь амьд үлдэх гэсэн айдас дээр нь тулгуурлаж сэтгэл зүйн дарамтд оруулна. Шифэнжэн амийг нь өршөөвөл 10 таст өгье хэмээн хуурахыг оролдов. Гэвч бодит байдал дээр тэр ганцхан таст гаргаж л чадна. Ингэснээр Ло Фэн 2 зүйлийг зэрэг олж авдаг. Нэгд анхныхаа жинхэнэ тастыг гартаа оруулсан. Хоёрд өрсөлдөгчөө чимээгүйхэн цэвэрлэж илүү том бай болох Шифэн шүүн рүү хүрэх замаа нээдэг. Анхны тастаа авмагц Ло Фэн номын заавраар түүнийг шингээж туршив. Үр дүн нь төсөөснөөс нь ч илүү хүчтэй байлаа. Биеийн эсийн түвшнээс эхлээд хүч, ертөнцийн хуулийг мэдрэх чадвар хүртэл огцом сайжирч тэр дороо 20-30% өсөлт мэдрэгддэг. Яг энэ мөчөөс Шүэло тастын үнц нь түүний хувьд онол биш, бодит туршлага болно. Одоо тэрээр зөвхөн мэдээлэл цуглуулагч биш, харин Шүэлогийн дүрмийн дагуу өсч хөгжиж буй нэгэн болжээ. Дараагийн зорилго нь тодорхой. Илүү олон таст, илүү том өсөлт. Ло Фэн Шифэн шүүнтэй нүүр тулах тулаан нь хүч чадлаас хорих бус, сул цэгийг нь олох юм. Шифэн шүүн нь Domain Lord түвшний хүч чадалтай, асар их хамгаалтын нөөцтэй. Харин Ло Фэн хурд, сэтгцийн довтлогоо, өрсөлдөгчийнхээ анхаарлыг сарниудах зэргээр хүч дутсан газар ухаанаараа нөхөн. Тэр шууд дайралгүй, хамгийн богино хугацаанд хамгийн их хохирол, үхлийн аюуд учруулах цэгийг нь олох гэж тулдаж байв. Шифэн шүүн унсны дараа байдал хотын дотоод мөргөлдөөнөөс давж эхэлнэ. Immortal Palace ийн тусгай ичнэр өндөр түвшний Domain Lord хамгаалагчид хүртэл хүлээж эхлэхэд Ло Фэнгийн өмнө буцалтаа мөцсөнгүй. Амьд гахын тулд тэр үлдсэн гэрч, үлдсэн аюут бүрийг арилгах ёстой. Эндээс түүний ажиллагаа хотын фракцийн дайнаас илүү том хэмжээний хэрэг болдог. Өөрөөр хэлбэл, Ло Фэн зөвхөн таст худгаасан хүн биш. Дээд түвшний байгууллагын анхаарлыг татахуйц улам мөрүүлдээсэн хүн болжээ. Ло Фэн 10 тастай болж даалгаврынхаа эхний том амжилтанд хүрлээ гэж бодсон яг тэр мөчид бүх зүйл эсрэгээр иргэдэг. Олз дундаас гарсан коммуникатор түүний бүх алгыг бичиж аваад World Lord C-юнд илгээсэн байжээ. Ингээд ялалт нь ангуурчлагдах мөр болж хувирлаа. Ло Фэн одоо тастаа хадгалах бус амьд гарах гарц хайх хэрэгтэй. Swallowed Star од залгч Донхой цувралын бүрэн хэмжээний цусан луа ТV киноны эхний хэсгийг хүргэлээ. Та бүтэн үзхийг хүсвэл Domo Web App-аар орж үзээрэй.